дээд фрэштэй би ингээд ойрд ингээд англиар ярих гэж хичээгээд байгаа. Тэгэхээр өнөөдөр би гой стайлууд харуулна. Надад байгаа хувцснуудаас ямар гоё стайл байгаа тэрийг бүгдийг нь харуулна. Тэгэхээр эхлэе би нэг юугаа сонгоцсон байгаа. Тэр нь болохоор энэ өмдийг энтэй хослуулж өгсөн үү? Энтэй хослуулж. Нэг юм өгсөн баталгаа байгаа. Халааж биш шүү. За би хувцас өмсчөөд би яг надад яг хэрэг хувцас байгаагаа мэдэхгүй. Гэхдээ би хувцас өмсчөөд буцаад ирье. Bye. Oh. За энэ хувцас болсон. Тэгэхээр энэ маань болохоор маш хөөрхөн хувцас. Би нэг гоё юм явахдаа өмсдөг. Тэгээд ингээд бүхэнд болохоор би нугалаад ингээд өмсч бас болдог. Эсвэл бүгдийг энэ дотор хийж аваад ингээд ингээд тагч бас болдог. Тэр үгний яг надад харан байдаг. Харан Интээс гоё хандлаа. Ингээд. Тэгэхээр дараагийн хувцас болохоор саяны миний үлдсэн ботол. Тэгээд миний сургуулийн ивг. Энэ хамгийн гоё нь дотор шорттой. Тэгэхээр энэ хослуулчаад харж үзье. Тэгэхээр гоё юм уу? Гоё болж үгүй гэдэг харж үзье. Гоё зохицол боллоо. Ингээд гоё төвшин хийх. Я гоё байна. Ингээд хайд явж би ингээд хөдөө өмсөд өнгөцдөг л дээ. Би бодол хэн дээр нэр гоё зохиолж болцгоо. Тамана аваад хоёр хөдөөс ирж байна. За. Би энэ бичлэгийг ингээд өнгөрсгий гэж бодож байна. Би дараа нь part 2-ыг хийх бол. Энэ бол part 1. Би part 3 хүртэл явна. Тийм болохоор лайк дараад, subscribe дараад бүх юм хохоо дараад сарай. Тэгвэл та нар миний part 2 орсныг харж болно. Би нэр нэг хакт турсан. Ингээд юм амар том байсан хгүй юу? Тэгээд ингээд минийх ингээд дууссан байсан хгүй. Тэгээд ингээд голоор нь хувааж агаад доторх нь амар их байгаа юм чаа. За. Тэгээ part 2-оор уулзцгаая.